Спутник Монгол радио 92.5 долгионтой хамтаа сонсогч та бүхэндээ баярлалаа. Мандахнаараа өглөө хөтөлбөр зочинтой ярилцлага та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн манай хүндтэй зочноор Ахилес Монгол олон улсын байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Оч Баяр хүрэлцэн иржээ. За юуны өмнө өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд сайхан амарсан уу? Баярлалаа, сайхан амарлаа. За тэгээд Ахилес Монгол олон улсын байгууллагын үйл ажиллагаа төдийгүй бас 9 сар зохион байгуулж байгаа Улаанбаатар марафон гүйлтийн тал дээр маш гоё дэлгэрэнгүй ярилцлагыг өнөөдөр хоёулаа хамтдаа сонсогчтой хүрэх болно. Тэгээд итгэл найдвар боломж Улаанбаатар марафон. За энэ марафон бол оролцож бол байгаагүй. Гэхдээ мэдээж яг энэ марафоны талаар мэдээллийг бол авдаг. Бас 10 гаруй жил үргэлжилж байгаа. Ийм том одоо яг бүх нийтийн марафон болдог. Тэгээд энийг ярихаас өмнө хоёулаа мэдээж эхлээд Ахилес Монгол олон улсын байгууллагыг сонсогчтой илүү дэлгэрэнгүй танилцуулах нь зүйтэй болов гэж бодож байна. Энэ яг хизээ үүсгэн байгуулагдсан. Энэ байгууллагын бас гол зорилго чиглэл нь юу байдгийг энэ талаар та бидэнд танилцуулбал. За урьж оролцуулж байгаад маш их баярлалаа. Баярлалаа. За бас энэ мэдээллийг олон хүнд хүргэхэд тус тийм болж байгаад танаа багт амжилтсая. Баярлалаа. За марафоны талаар бүр дэлгэрэнгүй танилцуулъя явчих гэсэн бодол төрлөө. Тий, ер нь аль тэгээ тий. Анх 1976 онд Америкийн нэгдсэн улс Нью-Йорк хотод нэг хөгжлийн бэрхшээлтэй буюу баруун хөл тайралттай залуу гүйсэн багт. Тэр ирийг одоо манерыг Дик Тром гэдэг Америк хүн авто туслын улмаас баруун хөлөө алдсан байдаг. За. Тэрний өмнөх амьдрал дээр бол ер нь бол манай Дик Тром гэж хүн бол маш их спортлог, тийм нийгэм тустай ажил хийдэг тийм залуу байсан баг. Тэгээд авто туслд ороод ерөөхдөө нэг өөртөө ихтгэл нь байхгүй болоод амьдралын чанаранд уруудаад яг энэ үедээ нэг шийдвэр гаргасан нь 76 онд Нью-Йорк хотын марафонд гүйсэн чинь хамгийн анхны хөгжлийн бэрхшээлтэй хүн марафонд гүйснээр бүртгэгдсэн байдгийг. Тэгээд нөгөө нэгт орсон хүн дээр камер олны анхаарал биш. Тэр хүнээр яг тухайн үед очиж исэн байгаад. Тэгээд нэг замдаа явж байхдаа гүйж байхдаа тухайн үеийн нөгөө нэг одоо протез зөвлөж ярьж хиймлэл тэр чинь нөгөө нэг барбны хөвшгөл нэг юм хатан байгаад байгаа штэ. Тэрийг салгаж аваад ингээ хөлсөө хасгаж исэн зур хүртэл байдаг байхгүй. Яг гоо энэ юу ярих гэдэг юм гэхэлэр анх яаж бий болсон талаар нь ярих гэдэг юм энэ байгуулга. Тэгээд финиш лайныг давсан чинь 42 км 195 м гэдэг чи одоо фул марафон байхгүй. Тэр ойролцоогоор нэг 6-аас 8 цаг гүйсэн байдаг байхгүй. Ингэж энгийн хүн бол дунджаар нэг 4-5 цаг бол гүйчдэг гэсэн үг. Тэгээд финиш лайныг давсан чинь Дик Трамп нэг зүйл бодогцсон гэж байна. Тэрний юу гэхээр хөөх би чадах юм байна. Би зүгээр бусдаас нэг эргэтэнгүүл болохоос ш. Гутраадах зүйл байхгүй юм байна. Би бүтэн марафон энгийн үний хийж чаддгүй, зоригдгүй зүйлийг би хийгээд байгаа юм чинь энээс цаашаа бүх юм надад бол амархан болно гэдэг тэр өөртөө итгэлийг нь олж авсан багт. Тэгээд тэр гоё мэдрэмжээ бос туваалцахын тулд Ахилес Track гэдэг гүйлтийн клуб байгуулад Америкт Нью-Йоркт яг өөртөө адилхан хөгжлийн бэрхшээлтэй улсуудад ингээд хамтаа гүйя хөгжиё. Өөрийнхөө энэ нэг махан биеийг нэг ялаад илчих юм бол цаана өөр зүйл зөндөө бий байгаа шүү гэдгийг ойлгуулахын тулд энэ клуб анх үүсгэн байгуулагдсан байдаг. Өдгөө дэлхийн 38 улсад 76 салбартаа. Маш өргөн бас байгуулга. Тийм бид нэр 73 дахь салбарын бишээ 71 дахь салбарын Монгол улсад 2014 онд нээсэн. За 50 гаруй жилийн түүхтэй байгуулга байна. Тий. Бид гэж юм бэ гэхлээр бид Монголд нэг хитэн залуучууд байгаа. Тэрний нэгийг онцлох юм бол өнөөгийн одоо улсын хурлын гишүүн Саранчулуун, утганы Саранчулуун. Саранчулуун Дик Тром хоёрын одоо яг асуудал нь адилхан байхгүй. Тийм тий. Сара өсвөр насндаа 12-3 таахта хөдөө явж байгаа мориноос унаад тэгээд хөлний эвгүй болцсон юм байна л та. Тэгсэн чинь нөгөө нэг тухайн үеийн одоо хөрчүүд гэдэг лөө харт цай тавиа шавшаад богоол наа чин зүгээр нам гэж хэлсэн юм байна л та. Тэгээд тийм арга хэмжээ авчаад тэгээ хөдөө байсан болохоор тэгэл хэд хоног доголж явж байгаа л тэгсэн чинь сүүлд нөгөөдг нь болохоо байгаа л тэгээ эмдэгтэр ирсэн чинь одоо чиний наагуулыг чинь тайрахаас өөр аргагүй болцсон байна. Шууд ирэхгүй яасан гэж хэлсэн гэж байгаа байхгүй. Саранчулуун тийм бэрхшээлтэй байж байгаа хүлээд хариулчаад юу бүх хүмүүс ч үзээгүй
бүр 20 хэд настай болсон гэж байгаа байхгүй. Бараг өөрийнх нь тэр бэрхшээлийг бусдаас нууж авдаг байсан. Хүн харахад жоохон хөл нэг доглоо удаг шүү дээ. Протез үлдээ болохоор яг тэгэхээр өндөр нам байгаад байгаа байхгүй. Яг тэгшим дижилхэн яг энгийн үшиг явдаг хөлнөс бол байдаг л да. Гэтэ тухайд олцсон л тэр юм шиг байгаа. Тэгээ Сара имэн хэлсэн байгаа байхгүй Сараад. Чи хүнээс нэг зүйлээр дутуугаа мэдж байгаас. Гэхдээ чи нэг зүйлээр илүү ээж болно шүү минийхөө. Тэр нь юу вэ гэхээр чи одоо энэ англи хэл гэж юмыг аюу их сайн судлаа, сураа. Тэгжээч чи бусдтай нэг зүйлээр илүү гарах юм бол тэнцнэ гэж хэлсэн юм шиг. Эмээгээ ухаан бас гоё. Тийм байна. Тэгээд Сара англи хэлийг маш сайн сурсан. Тэгээд Нью-Йоркод тэтгэлгээр сурсан. Нью-Йоркод тэтгэлгээр сурж байхдаа нөө Central Park ба штэ. Тэнд Дик Торонто таарсан байгаа байхгүй. Вау. Тохиолдолд салхилж явж байгаа таарсан чинь тэнцээ ингээд яг өөртөө адилхан бэрхшээлтэй асуудалтай хүмүүс гүүгээд исэн гинэ. Сэлмэн үлэн дээрээ гүүхэн гүүгээд гүүж чадахгүй. Тэр шорттой тий хүнээс санаа зовхгүйгээр санаа зовхгүй. Нөө нэг wheelchair гэж үүдэн штэ одоо тэргийн зэрэг. Тэргийн зэрийг дараагийн төвшөнд авчирна push rim гэж байгаа. Тэр нэг 3 дугуйтай болцсон. Тэгээд ингээд ингэнгүүт амар хурддаг. За ингээд ингэхлээр гар нь ингээд бас ингээд ажилтдаг хүмүүс байна. За жоохон хүчээрээ баг зарцуулах юм бол hand cycling гэж байна. Зүгээр гараараа ингэнгүүт бас урагшаа явдаг. Ингээ янз бүрийн ингээд гүүх хөдлөх байдлын юм үзийг зохицуулсан. Тэгэл тэнчээстэй хүмүүс арцсан Сара гэл за би чи ингэж шахаар явдаг ч юм уу гэж утснаа. Диктрам дээр очиж байгаа. Би ч гэсэн та нартай адилхан ингэхийг хүсэж байна гэсэн юм байна л да. За. Тэгсэн чинь тэглгүй гэж алуу хамтгүй чамд хин туслах вэ? Алуу нэр хөтөж наажир маажир гэлс. Тэгсэн чинь л хүүх ямар гоё юм бэ? Энэ гоё community-г Монголда байгуулах юмсан гэсэн хүсэл шууд төрсөн гэж байгаа байхгүй. Тэгээд 14 онд байгуулахаас нэг 2 жилийн 3 жилийн өмнөх явдлыг одоо ярьж байгаа шүү дээ. Тэгээд Монголдо ирчээд 13 онд ингээл цаа чин ийм юм байдгийг шүү гэл хүмүүс танилах гал хичээгэл оролдоод л ингээл байсан юм л. Тэгж яхтаа ингээд айгүй олон хүмүүстэй танилцсан. Тэгэл хүмүүстэй ингээд нэг яриад хамт хийх гэсэн яах гэсэн ингээл ингээд явж байхдаа би танилцсан багтах. За. Тэгээд агуулга нь айгүй таалагдж байгаа байхгүй тэрний юу гэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд итгэл найдвар урам зориг өгнө, амьдралын чанарыг сайжруулна, нийгэмд эерэг мессежийг түгээн бид гэдэг маань гэд нэг юм бэрхшээлтэй бэрхшээлгүй гэж тухайд одоо байгаад байгаа шүү дээ. Бүгднгийн гэдэг юм тэгш оролцоог бий болгоё гэдэг юм санаа авчирсан болохоор хамтраад 14 онд Ахиллес Монгол олон улсын байгууллагын одоо төрийн бүс байгуулах гэж боддог юм аа. Монголда үүсэх тийм биш одоо. Тэгээд байгуулсан. За яг ингэж л Ахиллес Монголд одоо бий болсон гэсэн үг. За тэгээд энэ 14 оноос хойш бид нэр их олон ажил зохион байгуулсан. Америкийн нэгдсэн улсад одоо баруун мужаас баруун эргээс зүүн эрг рүү хүртэл ингээд хандивын гүйл зохион байгуулж явж байлаа. Монголдо ирснээр ер нь энэ яг Америкийн нэгдсэн улсад болохоор марафоноос гадна энэ Hope and Possibility марафон гэж байгаа байхгүй. Тэр нь юу гэхээр зүгээр нэг дэлхийн том марафонуудаас гадна итгэл найдвар урам зориг бадрах гүйлт гэж байдаг байхгүй. Тэрний яадаг вэ гэхээр яг ингээд бүх нийтийг оролцуулах. Яагаад бүх нийт гэдэг нь гэхээр тухайн үед зүгээр марафон гэхлээр 42 км-ийн ганцхан зайтай. Яг хөө эрэгтэй эмэгтэй гэж хоёрлан ангилдаг байсан. Одоо хүртэл тиймэр явж байгаа шүү дээ. Гэхдээ Hope and Possibility нь юугаар ялгаатай гэхлээр насны ангилалтай. 18-аас 29, 30-аас 39, 40-аас 49, 50-аас 50, 60-аас 70-аас 79 гээд ингээд айгүй яг одоо өөрөөр хэлбэл ялангуяа гүйлтийн тамирчдад 18-тай хүн 40-т өдөг гүйл хэн дөрүүлэх вүлээ. Тийм учраас энэ насны ангил гаргаж ирж байгаа. Дээрээс нь хөгжлийн бэрхшээлтэй бэрхшээлгүй гэдэг. Тэрнээс гадна гар дугуй пүшрим гэдэг ангилын тусад нь гаргацсан. Тэгэд мэдээж эрэхтэй эмхтэй хөгжлийн бэрхшээлтэй бэрхшээлгүй гэхэлэр яг нөгөө нэг алимыг алимтанд харьцуулна гэдэг санаа авч байгаа юм. Өмнө нь болохоор алимыг шивгт харьцуулсан байгаа. Яг гүйлтийн хувьд, гүүгчдийн хувьд тий. Тэгэхээр яг энэ байдлыг бүх нийтийн марафон гэдэг зүйлийг ингэж гаргаж ирж байгаа. Тэгэхээр энийг бид нар яг Монголдо 15 онд хийсэн. Тэгээ өнөөдөр 12 дахь жилдээ энэ итгэл найдвар бид нар Hope and Possibility-г орчуулад итгэл найдвар боломж гэж орчуулад байгаа байхгүй тий. Энэ марафоныг 12 дахь удаага 2026 оны 9-р сарын 19-нд зохион байгуулахаар ингэж бэлтгэл ажил нь хангагдаад бэлэн болоод ингэ явж байгаа юм аа.
Би яг Ахилс Монгол олон улсын байгууллагын талаар нь сонсоод энэ марафоны талаар сонсч ирсэн боловч яг ингээд энэ байгууллагын яаж үүсгэн байгуулагдсан. Тэгээ Саранчулуун гишүүнийг бас яг энэ түүхнэр сонсож байгаагүй юм. Тэгээ анх удаа танаас сонссон ч нэг гоё мэдрэмжийг авлаа. Тэгээд яг энэ марафоныг бол би юу гэж хардаг байсан юм гэхээр зөвхөн хөгжлийн бэрхшээлт иргэдийг одоо спортоор одоо хичээллээ гэдэг тал дээр илүү хөтөлбөрүүдэд явуулаад яг зорилго нь мэдээж тийм байгаа л та. Гэхдээ бүх нийтийг хамруулад бүх хүмүүс оролцох боломжтой гэдэг ингээд сонссон чинь бас би ч гэсэн нэр оролцох боломжтой юм биш үү гэдгийг би дөнгөж сайн мэдэж авлаа. Тэгэхээр манай сонсогчдод бас яг энэ марафон илүү гоё мэдээлэлтэй болж байгаа болоо гэж бодож. Үүнийхөө бид нар бас өнгөцсөн би буруу мэдээлэлтэй л яваад байсан байна л та. Зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд одоо зохион байгуулагддаг нэг юм марафоны үйл ажиллагаа байна л гэж ойлгоод байсан байна. Тэгвэл энэ айгүй би буруу мэдээлэлтэй явж байсан байна. Тэнийг сая мэдэж авлаа. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилгоор гэж байна. Одоо Монгол 3.6 сая хүн амтагийн тэрний 113 мянган хүн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс явдаг байна. Судалгаагаар тий сүүлийн судалгаа 113 мянган. Тий. Яг нэг статистикаар нэг судалгаа байхгүй. Тэгэхээр одоо тэр хүмүүс чи харддаг уу? Энд харагддаггүй тий. Тэгэхээр энэ хүмүүсийг та нар гараад ирээч. Гарч ирээд энэ нийгмээр энэ хотоор ингээд харагдаад байгаа чи хамт гүгээч. Ингэснээр та нарын хүсэж байгаа нөгөө налуу замч. Бүх нийтэд ингээд аль байгууллага руу ороход 0 ингээд ороход тэрхэн зэртэй ороход тийм том 0-тай. Литний товчноор нь доошоо бууцсан. Ингээд хүсэж идэг дэд бүтцийн зүйл чинь гарч ирэн штэ гэдэг зүйлийг бас хэлээд байгаа. Тийм байна. Гарч ирээд та нар эхлээд бид нартай хамт гүйч. Өөргөө ялчих. Гүйч чадахгүй бол эхлээд алхачих. Алхаад ингээд дараагийн нэг хөрөлнгийн тойргийг 3.2 км нэг тойрчих. Болохоор үл 2 тойрчих. За хэрвээ ингээд харахгүй байх юм бол бид нэр хөдөрч бэлтгээд тань ингээд яагаад хөдлөгөөч. За хөлмөл нь болохгүй бол бид нар түрээдгүйч. Бүх талаар нь дэмжихэд манай байгууллага одоо байгаа гэсэн үг байхгүй. Та нар гүгээд өөрийнхөө тэр нэг юм биеийн энийг чадамжийг сайжруулах юм бол нөгөө нэг таргалт нь багасна, өөртөө ихтгэл нэмэгдэнэ. Тэгэл бүх зүйл ингээл спортоор хичээлэл хүний биеийн организм ингээ сайжраад ирэхлээр дагаал бүх зүйл өсчээд байгаа байхгүй. Ялангуяа тэр нэг өөртөө ихтгэл гэж зүйл нь нэмэгдээ явж идэг гэсэн үг. Нийгэмд гарахаа яг надад ч гэсэн бас юм хөгжлийн бэрхшээлтэй найзууд байдаг л та. Тэгтээ тэдний маань бас сэтгэл зүй зарим нь бол одоо аль хэдийн өөртөө эвлэрээд одоо Саранчулуун гишүүний эмээгийн илдэг шиг чи дутуу байж болно. Гэтэ чи илүү байж чадна гэдэг шиг зарим нь бол ингээд эвлэрээд тэндээ ингээд би сэтгэл зүгээ бэлдээд айгу мундаг тэмцэж явдаг бол зарим нь илүү нийгэмд гарахаас айгаад идэг шүү дээ. Тэгэхээр энэ марафоны бас нэг гоё зорилго нь тэр айц нь бас дарахад их сайн нөлөөлт юм байна да гэж бид сайдаг. Таны ярианаас ерөөхдөө ойлголоо. Хөгжлийн бэрхшээлтэй болон бэрхшээлгүй иргэд ингээд хамт ингээд цуглаж байгаа байхгүй. 10 мянган. Тэнгүү тэнд яг нэг нүдэнд нь үл үзэгдэх ханыг л нурааж өгч байгаа. Ямар хана вэ гэхлээр өмнө нь ингээд намайг энэ байгууллагт ажиллахаас өмнө манай хүүхдүүд тэрэгцэртэн хор баг аага зочдөг гэсэн чинь одоо яг хажууд нь очиод оо сайн уу юу гэл ингээд энгийн найз шиг бид нэр гаднах харагдах хэлбэр нь л өөр болохоос биш. Харагдж байгаа л өөр хөлс дотроёг бидэртэй адилхан бодоос итгээд мөрөөдөд явж байгаа хүмүүс байдаг байхгүй. Тэгэхээр тэнд гүйснээрээ энгийн хүмүүс оролцоод бэрхшээлтэй хүмүүс ирснээрээ яг тэр нэг ойлголцлын зүрх нь тэнцээ боторч онж байгаа байхгүй. Тэгээд хамт ингээ өгөөд өө энэ хүмүүс чинь яг л ингээл бид нартэй адилхан нэг штэ хөөрхөдөө нэрээ амьдрах гэж явж байгаа штэ гэж харж байгаа хүмүүс байж болно. Эсвэл заавал тэд нар болохоор хөөрхөн мөрхий гэж харуулах хэрэггүй хүмүүс. Зүгээр яг нэг дотор яа намайг ингэж байгаа юм болоо. Хажууд дээр зураг даруулснаа. Өө би энэ хүн туслаа гэдэг юм бол бас биш байгаа байхгүй. Бараг ч яг зөндөө хүмүүс нь биднээс олон зүйлээр давмгай хүмүүс байгаа байхгүй. Яг жоохон судалгаа харуулж байгаа юм да. Яг энгийн хүний амьдралын түвшнээс арай жоохон доогор байгаад байгаа юм шиг байна. Гэхдээ тэр бол нэг асуудал биш. Ер нь бол яг энэ марафоны яг эхнээс нь дуустал болох төр хөтөлбөрүүд нь яг юу байдаг юм бэ? Би үнийг л очиж үзээгүй болохоор бас дотор нь яг юу болдог юм мэдгүй байна. Хөтөлбөрийн талаар. Марафон маань 5, 10, 21, 42 гэсэн дөрвөн төрлийн зайд оролтно. Нэмэх нь 21 км-ийн нэг пушрум буюу дугуйт тэрэгцэртэй англи гэж байдаг. Тэд нар чинь энгийн үнээс илүү хурдан явдаг л да. Тэгэхээр ингээд 5 төрлийн зайтай гэсэн үг. 5 төрлийн зай маань
түрүүний хийснээр те яг 18-аас 29, 30-аас 39, 49, 50-аас 50, 60-аас 70-аас дээш гэсэн насны ангилалтай. Оо, 70-аас дээш. За. Тэгэхээр тэгээ энэ дээр нь бүх хүмүүс оролцож байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдгүй нь. Дээрэс нь энгийн хүмүүс ирнэ. Давхар бид нарыг одоо энэ үйл ажиллагааг зохион байгуулахад бас байгууллагууд туслана. Тэгэхээр энэ байгууллагууд бас өөрсдийгээр сурчлах боломжтой. Яг нэг олон улсын жишгээр бүгд л ингээл хамрагдж байгаа хгүй. Бизнесийн байгууллагууд ороод ирсэн, төрийн бас байгууллага ороод ирсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэрсэн, энгийн хүмүүс нэрсэн. Энэ дундаас тэр марафоны уур амьсгал бүх оролцоонд бий болж байгаа гэсэн үг. Таны хувьд бас өөрөө коуч хийдэг болов уу гэж би дотроо бодлоо л да. Мэдээж яг удирдах зөвлөлийн гишүүн одоо яг энэ хүү Ахилес Монгол олон улсын байгууллага байгуулсан одоо хүний нэг. Гэхдээ давхар бас яг энэ хүү байгууллагаараа дамжуулаад олон нийтэд бас их гоё хөтөлбөрүүдийг санаачлан зохион байгуулж түүнийгээ бас өөрөө ингэж танилцуулж багшлтын болов гэдэг юм сэтгэл төрлөө. Тэгэхээр тантай бас баг зэрэг дэлгэрэнгүй танилцъя гэж бодож байна. Та яг энэ байгууллагад ямар үүрэг гүйцэтгэж ажиллаж байна? Анх бол байгууллагатад би дандаа бичих цаасны ажил тий зөндөө олон ингээл найс цааш явуулах альбом бичээг яг нэг альбом харилцаа өөрөглөл байгууллагаар гэх юм бол back office-д ажилладаг гэсэн байхгүй. Тэгэд нэг 3-4 жил өнгөрлөө. Ер нь ягаад би өөрөө ингээд байгууллагт гүйлтийг сурчилдаг хүмүүст хамтаа гүйцэхэ гэж хэлдэг мөртлөө өөрөө гүйтгэн бэ гэсэн бодолт гинт төрөхгүй. За. Тэгээд клубд очиж гүйчихсэн. Тэгтээ гүүхтэй яг ингээ гүйсэн чинь би өөр ингээд жоохон дисциплин буюу сахилга батгүй байгаадсан байхгүй. Яаж шинийг хүмүүс ингээ зүг зүгээр хинт чилүүлгүй, хинт төлхүүлгүйгээр ямар нэгэн трейнер, коуч ирж намайг шахахгүйгээр яаж гүүх вэ гэж бодсон байхгүй. Тэгснэ нэг жоохон залж арах хэрэгэлсэн гэх юм уу? За. Би хөдөж хий гэсэн байхгүй. Тэгээ хөдөж хийхдээ өөрөө ингээд ямар хөтөж байж болохыг харсан чинь над дээр ингээд нэг саажилттай хүү ирсэн байхгүй. За. Тэр энэ одоо хий хөвлөгөөс төрөхт нь эмч алдаад унагцсан. Ямар хамсалтай. Тэгээд уул нь эрүүл хөвгтөрсөн бод. Тийм эмчийн бас алдаанаас болоод саажилттай хөгжлийн бэрхшээлтэй болно. Тэр энэ хөгжлийн бэрхшээлийг төрөлхийн болон алтмал гэж хоёр хуваачдаг. Тэр яг автомашины осол янз бүрийн юмнаас болоод олдож байгаа. Нөгөөх нь бол төрөлхийн зөвлөх хүмүүс байдаг тийм. За тэр хүү өслөө том боллоо. Нэг юм харилцаа байхгүй. Аав ээж нь зүгээр хооллол унтлал нэг сургалтын зөөгөөд нэг өөрөө бие та шийдвэр гаргахад хамт ингээд хөгжөөд нийгэмдээ оролцоод явах тийм юмгүй болцсон гэсэн хөөс байхгүй. Тэр хүү ирэнгүүт ирээд ингээд бана байгуулахын гүйлтийн хөтөлбөрт гүйя бүртгүүлье гэх. Тэгэхээр чи ингээд гүйж байгаа юм чинь би чиний хөтөч болъё. Тэгээд хоёлоо аюу том зорилготой. Хамтдаа хөгжих. Нью-Йоркт очиод Америкт тэр нэг амар том марафон болдог гэсэн. Тэрэнд нь очиж оролцсон. Манай байгууллагын зарим тамирчид оролцсон байгаа гэсэн. Чи нөгөө хөө за тгий гэж байгаа байхгүй. Тэгэл ихтэй стол нэг эхлээд 2 тойрлоо, 3 тойрлоо хамт ингээд гүөхгэн гэсэн чинь нөө ажил болохгүй хүүхдүүдээ нааш цааш нуулгах гэл ингээл хувийн амьдралын айгу дээрээс нь ажил хийж мөнгө олж гэр бүлдээ тийжээ гэл ингээл олон асуудал таавал орой ингээл ажил тарангууд өглөө босгоод хэцүү болчихвол. Тэгтээ би тэр хүүд амлалт өгсөн байхгүй юу? Нөө залжаа гарan тэр хоёлоо хамт гүн 7 хоногт 3 удаа алт гэлээ. Гэд хилчингүүт чинь хүн ингээд за одоо нөө багийн намаа гадаа ирээ зогсож байгаа юм уу? Дарж очиж магадгүй хаах. Яадаг ч байсан би босох юм байна гэдэг зүйлийг өөртөө амлсан болохоор нэг өстэй л өөрийгөө босгож байгаа юм чинь. Тэгээд өөрийгөө дотроо тэгж хорцолж байгаад гүйж эхэлж ирсэн. Тэгээд гүүгээд эхэлсэн чинь нөгөө нэг юм гой мэдрэмж авсан юм гэхэлэр хамгийн түрүүнд нэг 3-7 хоног л 4-7 хоногийн хугацаанд 5 кг асцсан. Тэгээд би ингээл хөнгөрөөд ирэнгүүт гэл сэтгэл наач хүртэлнийх гоё болчдөг юм байлээ. Давхар ингээ хүн тусалж байгаа гэдэг зүйл байнга толгойд эргэлж ирснээр сүүлдээ зүгээр нэг энгийн дүүтэйгээл ярьж байгаа юм шиг болчихж байгаа. Хамт гүйдэг хүн болчихж байгаа байхгүй. Тэгээ явж ийснэ Улаанбаатар марафонд хамт гүйлээ. Өөрийнхөө ихтгэл найдвар боломж марафонд хамт гүйлээ. Тэгээ бэлтгэл хийж байгаа 11 сард 2019 оны 11 сард Нью-Йорк групп дээр марафонд явсан байхгүй. Миний хамгийн анхны олон улсын марафон. Гэл нэг гайхамшигтай мэдрэмж нь юу байсан бэ гэхээр амар одоо 250,000 хүн бүртгүүлээ тэнцэнэс 60,000 хүн оролцдог марафон байхгүй. За. Одоо
сая Улаанбаатар марафон чинь ямар их хүнтэй байлаа. 30,000-аас тэрийг үржих нь 2. Тийм байна. Тэгэхээр чинь бүр багтахааргүй их болж байгаа шүү дээ. Тийм марафонд гүгээл дүү маа нэг 42 км 195-ыг даваал гүйж орж байхдаа ингээ араас нь би гүгээ явж байгаа байхгүй. Тэнгүүт л ингээл би чадсан гэж байгаа юм шиг хэвээр нэр ингээл орж байгаа байхгүй. Одоо тэр дүү маань надаас хурдан гүдэг болсон. Ямар мундаг юм бэ? Өөрөө баг хөдчихэж байгаа. Бусад хөгжлийн бэрхшээл дээр гэдэг. Монгол улсын багшийн их сургуулийн нийгмийн ажилтны чиглэлээр 4 жил тэтгэлгээр сураад улаан дипломтой төгссөн. За. Ямар мундаг. Тэгээд одоо тусгай хэрэгцээт цэцэрлэгийн нийгмийн ажилтнаар ажиллаж байгаа. Ингээ бодонгууд тэр хүнд би зүгээр ингээл хамт гүгээл явж исэн давхар өөрөө хөгжөө утсан байхгүй тий. Тэнгүүт энэ нэг гоё юмны юу гэхээр өөрийнхөө эрүүл мэндэд санаа тавьж гүөхээс гадна бусдад тусалж байгаа байхгүй. Эхлэн жоохон тийм. Тэрний яах вэ гэхээр би чадах болов гэдэг зүйл л өгдөг байхгүй. Тэрийгэ хүн миний туршлага бол ингэж давсан байгаа нь шүү дээ. Зүгээр заавал надад бусд хүмүүсийн бах албагүй шүү дээ. Зүгээр гүүл гүйчдэг психолог батаа 7 хоногт дуудаа бэлтгэл гэсэн бол босоол гүйчдэг тийм хүмүүс байна те. Ингэж миний хамгийн анхны хөгжлийн бэрхшээлтэй буюу одоо саажилттай хүнтэй хамтарч ажилласан түүх 19 онд би болсон. За дараа нь 2025 онд хараг хүнтэй үссэн. За. Төрөлхийн хараг гэсэн үг. Тэгэхээр тэрэн дээр нэг их гоё юм болсны юу гэхээр би ингээд байгууллагад гүгэлсэн шүү дээ. Тэгсэн чинь тэр үедээ би их нэртэйг хамт гүйл та гүөх гоё штэ. Тэгээ бас давхар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст чадхаараа ингээд дэмжлэг тусламж болоо явна гэсэн үг штэ. Хамт гүйлдэ гэсэн чинь ерөөс тоодоггүйсэн байхгүй. Тэгс чи 25 онд би за би энэ жил дахиад гүнэ гэж бэлтгэлтэй гараа гүйчих. Чи ямар сони. Хойлоо хамт гүйл та. Би над байгуулагч бас тусламаар штэ гэж. Зөндөө хэлээд тах. Тоохгүй байсан. Тэгэхээр би ганцаар гараа гүйцэн штэ гэж. Одоо тийм байхгүй хойлоо хамт гүнэ гэд. Тэгээ бодсон чинь олон жил ингээд хүн ятгаа сатгаад болохгүй байгаа орхичин шүү дээ. Тэнгүүт гэр бүлийн хүн надаар нөлөөлөгдөөд гүйч эхэлж байгаа байхгүй. Хилээд биш үйлдэлээр харуулдаг байна л та тий. Тэр үйлдэл айгүй нөлөөтэй байна. Тэгээд манай эхнэр бүтээр хамтдаа 100% харааны бэрхшээлтэй буюу хардгүү хүн хөдчихгээд 2025 онд буюу өнгөрсөн жил дахиад Нью-Йоркийн марафонд агуулсан. Тэр гүүх нь яг шууд гүйлт хэсгийг л ярьж байгаа юм л да. Нэг хамаг зүйл хөшгөний ард явагддаг шиг бэлтгэл хэсэг дээр нь айгүй олон зүйлүүд тохиолж байна. Яг одоо орж иж байгаа зүйл нь юу гэхээр би ч нэг саажилттай хүнтэй ярьж байхдаа яг тэр чинь нэг харддаг ярьдаг хүн байгаа шүү дээ. Тэр саажилтын гол үндсэн зүйл нь юу гэхээр өөрийнх нь хүсэг хөдөлгөөнийг л бий болгоод байдаг. Тэгэхээр бид нэр гараа өргийг өлөргөж чадж шүү дээ. Тэд нэр өргийг ээч бодоочгүй байхад нь гар нь өргөгдчихдөг л гэсэн үг шүү дээ. Тийм туршлагатай байжгаад эргээд хараагүй үндэд төрсэн шал өөр. Гүүж яхта бид ийм ярьж штэ тэ. Өнөөдөр ямар гоё өдөр байна штэ. Цэнхэр тэнгэр гэлзаал штэ. Ямар ч үүлгүй гэж ярьчихж байгаа байхгүй юу? Мартаал. Бидний хүмүүс ярьж лээдэн штэ. Тэнгүүт нөгөө хүн чинь очиахаа цэнхэр өнгө тэнгэрийн өнгө гэлэдгийг яг ямар өнгө гэдэг юм болоо гингүүт л юу гэж тайлбарлах юм битгий байгаад хэлж байгаа байхгүй. За ингээл асуудлуудаа тулгарч эхэлж байгаа. Тэгээ сүүлдээ энэ хүний одоо бүх харахгүй байгаа зүйлийг би яаж тайлбарлаж өгөл ойлгохын гэдгээс сэтгэж эхэлж байгаа байхгүй. Ингээд эхлэхээр дахиад нэг миний нэг туршлага хөгжөөл эхэлж байгаа гэсэн. Тэгэхээр хүний харж чадахгүй байгаа зүйлийг зөвхөн яриад ойлгуулна гэдэг бас айгүй том чадвар суралцсан гэсэн. Тэгээд давхар гэр бүлдээ их нэртэйгээ хамт 7 хоногт 3 удаа хамт ингээд нэг цаг гүйчин эхлэх чинь баг болцоо шиг юм болчихж байгаа. Бүтээр юм уур амьсгал бүр сайжраал бүр нэгт болол эхэлж байгаа гэсэн. Хамт байдаг цаг нэмэгдэх тусам хүн илүү их ойртдаг шүү дээ. Тэгэхээр хүн яг юунд цагаа зарцуулаад байна тэр нь илүү хөгждөг л гэсэн үг байхгүй. Энэ жил дахиад хөгжиж байгаа. Вау. Бүтээр хамт. Гэхдээ хоёулаа тусдаа нэг хөгжлийн бэрхшээлтэй үнтэй. Хөтөж хийгээд гүн. Берлиний марафонд яв. Тэгээ тэр хоёр бэрхшээлтэй хүмүүс мань юу гэж хоёулаа диф сонсдгүй хүмүүс гэсэн үг. Дахиад орчлого олж байгаа. Тийм байна. Дандаа би чинь одоо сүүлийн sign language сурч хэлэх гэж чинь гэсэн үг. Тэгээ ингээ бодглохлоор ингээл өөр кейсээр өөр байдлаар хүмүүс туслах тусам хүн ингээд нэг талбар дээр хөгжөөл байна гэсэн үг.
За миний хувьд гэх юм бол нэг юм байгууллагатаа тийм одоо бол өмнөх back office ажил хийхээс илүүтэйгээр марафоноо зохион байгуулж чинь байгууллагатаа хамтын ажиллагааг бий болгох зорилготойгоор уулзалтууд хийгээ явдаг. Давхар хөдөлж хийгээд өөрөө гүгээ явдаг нэг ийм л хүн байна да. Ямар гоё маш юм итгэвхтэй хүн байна. Тэгээ та нар нөгөө залжин арга гэдэг байгаа шүү дээ тий. Сахилга бод суугаагүй зүйлийг бас ингээд та өөртөө гоё суулгаж чадчихна гэдэг чинь айгүй гоё байхгүй. Тэгэхээр нөгөө нэг юм бодит зүйлийг түүхийг хүнд ярихаар нэг бүр ингээд илүү гоё ойлгодог шүү дээ. Тэгвэл даван тулаагүй байж ингээд нэг уншичаад ч юм уу тэрийг ярих. Өөрөө ингээд туулаад түүний хүнд хүрэх гэдэг чинь айгүй гоё байхгүй. За би одоо жишээлбэл оролцмоор санагдаж байна л да. Өмнө нь бол зүгээр мэдээллийг хараад өнгөрдөг байж. Яг энэ Health Монгол олон улсын байгууллагын үйл ажиллагаа тэгээд энэ ихтгэл найдвар боломж Улаанбаатар марафоны гол зорилго энэ болж байгаа үйл явдал нь надад таалагдж байгаа учраас би орохыг хүсэж байна. За тэгэхийн тулд би одоо яах шаардлагатай вэ? Магадгүй та хэлж штэ. Хөшгөний ард зүйлийг бол ярихгүй зандаа орсноо сая ярьлаа та. Гэхдээ эн чинь нөгөө нэг оролцохын тулд мэдээж бэлтгэл сургалт хийх хэрэгтэй. За тэр тусмаа хүртэл имэрхшээлтэй иргэд тэр тусмаа илүү бэлтгэл сургалт хийж дадчихж орох хэрэгтэй байдаг баг. Ер нь одоо бийж бай, бусад хүмүүст бай оролцохын тулд бид нар ямар алхмыг хийх вэ? Тий, мэдээж хэрэг бэлтгэл байна. Бэлтгэлээс гадна оролцох гэсэн шийдвэр нь хамгийн чухал. Хамгийн нэгт те. Тий. Шийдчих юм бол гаргалгаанууд угаасаа бий болдог. Яг дотроо за. Ер нь тусалж. Ер нь би өөрийгөө ялч. Гэл шийдчих юм бол одоо зүгээр хамгийн ихний зүйл нь юу гэхээр ихний элчин зүгээр гараад алхаад үз. Гараад мэдрээд нэг цэвэр агаар тойроод хэд алхаад байгаа хөт гүдгүүний явж ярьж байгаа шүү. Тэгэхээр ингээд нэг гоё мэдрэмжийг авах. Тэр нь ямар мэдрэмж вэ гэхээр ингээд нэг юм өөх шатж байгаа мэдрэмж хүчил төрөх чангалтай газар зүрхний имийг 120 дэрх юм бол нэг энгийн алхалтаас арай жоохон хурдан алхаад явах юм бол өөх шаталт бий болдог байхгүй. За. Тэгэхээр ингээд нэг алхаад нэг 2 3 явчих юм бол нэг ингээд би хөнгөрөөд эхэлнэ. За тэгэнгүүт би хөнгөрөөд эхлэнгүүт дараа нь ер нь би гүүчмээр юм шүү гэдэг мэдрэмж орж ирнэ. Тэгэхээр нэг тойроод үз. Тэгэнгүүт нэг амьсгал ингээд нэг жоохон гээл задрах гад ингээд бүр ингээд эхэлнэ. За тэрийг давчих. Ингээд тэр бас ингээд нэг одоо юу гэдэг юм те. Нэг хүсэдэх мэдрэмж бас биш те. Амьсгал давхцсан ингээд нэг юм. За тэрийг ингээд давчих юм бол нэг 2 тойроод хөнгөн шогшоод үз. Болж байвал 7 хоногт яг тэр хэмнэлээрээ нэг 3 удаагийн бэлтгэл хийчих. Өөрөөр хэлбэл 2 тойрон гэдэг нь 6.4 км болчихсон шүү дээ. 6.4-өөр 3 гүйцэглэр чинь 18-19 км үүсчих шүү дээ 7 хоногт. За тэгэхээр нэг 2-7 хоногийн бэлтгэлийгсээ ярьлаа шүү заяа. За. Эхний 7 хоногт нь алах, дараагийн 7 хоногт нь хөнгөн гүйчих. Шогш. За одоо энэний дараа нэг марафонд нэг сарын өмнө бэлтлээ гэж бодъё. Тэгэхээр би нэг 10-21 км-ийн имийг ярих гэж байгаа шүү. Тав бол хинч гүйсэн ч алхсан ч чаддаг зүйл. Тэрэнд нэх айхтар би чадхуулаа гэд бодоод тах зүйл. Зүгээр л 5-д орох ч бол зүгээр л бүх асуудал байхгүй. Тийм үү. Тэгэхээр 10-21 дээр бол нэг иймэрхүү зүйл нэг сарын бэлтгэл хийчихэд ороход яадаг ч байсан бэртэхгүй өөрийгөө ингээд дараа нь бүр ингээд явж чадахгүй болтлоо зовоохгүй гэсэн үг. За 3 дахь 7 хоногт явах гэхлээр 3 дахь 4 дахь 7 хоногийн бэлтгэлийг бол би зүгээр ингээд хэлчмээр байна. 7 хоногт нэг 3 удаа гүөхтэй нэг нь хол гүч. 2 удаа тойрдог эхний 7 хоногийн эхний бэлтгэлийн нэг 2 удаа тойрчин, дараагийн бэлтгэлийн 3 удаа тойрчин, 4 удаагийн жоохон хол 10-д гүөх гэж байгаа бол 15 гүч. 21-д гүөх гэж байгаа бол нэг 20 гүч гэж л зүйлмөр. Тэгээд тэрний дараагийн 7 хоногийн яг адилхан саяныхыг давтлаа. Гэхдээ марафоны өмнөх өдөр нь урт гүөхгүй өмнөх өдөр нь сайн идэнэ. Бүр 2 өдрийн сайн идэнэ. Нөгөө нэг паста, карб төрлийн будаа нөгөө нэг зүйлсээ хэрэглэж чинь. Тэгээ сайхан бие амрагчаад тэгээ марафоныхаа өдөр нь сайхан амарцсан, булчин амарцсан. Тэгээд аюу сайхан хотоодн дотроо түшээ хийцэн тий. Машины түш бол бензин бол хүний гүйж явах түш нь бол нөгөө гурил байгаа тоххой тий. Карб төрлийн. Тэгэхээр гүөхөд бэртэл байхгүй сайхан гүгээд ороод ирнэ. Маргааш насаад хүмүүс ингээд хөдөлж чадахгүй ингээд яваад идэг ш. Тийм биш. Зүгээр энгийн амьдралынхаа дагуу явна гэсэн үг. За 42-ийг бол бүр арай өөр. За тэрэн дээр бол жинхэнэ манай Ахилс Монголын трейнер, коуч нар орж ирээд системтэйгээр хүний гүйжээг нь харж байгаа. За ингэж гүйх юм байна. Ийм хоол идэх юм байна гэд ингээд явна. Дасгалж болно шүү дээ. Тийм дасгалж болно гэсэн үг.
Одоо нэг бүртгэл аль хэдийн эхэлсэн байгаад байгаа шүү дээ. Бүртгэл ерөөсөө марафон дууслаа тэрний дараагийн сараас эхлэл нэгтчихдэг байхгүй. Тэгэхээр энэ оны марафон чинь өнгөрсөн жилийн 10 сар 11 сард нэгтсэн байсан л гэсэн үг. Бид нар тэгэл нэг фэйсбүүк дээр бичээл за эртхэн бүртгүүлээрээ эртэж суухан бүртгэл гэж 3 төвшөнд хуваагаал. 3 сарын 31-ний хүртэл илүү хямдхан байсан. Тэгээ 3 сарын 31-ээс 8 сарын 31-ний хүртэл нэг дундын юунд. 9 сарын 1-ээс 9 сарын 11-ний хүртэл бүртгүүлэх юм бол яг нөгөө нэг үндсэн үнээр өгдөг. Одоо аливаа үйл ажиллагааг ер нь бас ингээ олонд түгийх чинь бас яг бас хойшил нээлттэй сайхан л байна л да. Олонд түгжин. Гэхдээ бас яг зорилттой бүлгийн хүмүүстэй зарим мэдээлэлд хүрч ийн үгүй байна уу гэдэг чинь бас нэг юм асуудалтай байдаг. Гэхдээ яг энэ ихтгэл найдвар боломж Улаанбаатар марафоныг бас их гоё нийгмийн хариуцлагын хүрээнд олонд танигдсан дагагчтай хүмүүсээс аягүй гоё хүрхэн уриалдаг юм билээ. Ер нь яг энэ хүрх ёстой хүмүүстэй таад маань ингээ хүргээд өөртөөхөө зорилгот одоо за тэдэн хүн оруулмаар байна гэсэн тэр зорилготой ер нь ихэд хэр хүрч чадчихээн. Тэгэд бас дэмжиж байгаа мэдээж маш олон хувьхан байгууллагууд байдаг бах. Нэмээд ч гэсэн өөр байгууллагууд орж ирээсэй гэж бас хүсдэг бах тий. Тэгэхээр ерөөхдөө бас нэвтрүүлэг өндөрлөлт өгч байгаа байхгүй. Тийм болохоор таныг яг энэ гоё марафоноо бас олон нийтэд дахин сурталчлаад тэгээд яаж бас бид нар дэмжих боломжтой юм. Яавал бид нарт бас та бүхний ажлыг дэмжиж гин гэж та бүхэн хүлээж авч байгаа юм. Энэ талаар гоё тайлбарлавал. Одоо нийтийн ажил гэдэг маань бүх нийтийг л одоо миний бол зорилго юу гэхээр яг л одоо энэ Улаанбаатар марафоны хэмжээнд хүмүүс гүйжээвэл зорилго маань биелэлээ гэж үзэх гээд байгаа байхгүй. Улаанбаатар марафон чинь 14-5 жилийн түүхтэй, манайх чинь 12 жилийн түүхтэй. Хавартаа бол хамгийн том марафон одоо Монгол номерт 1 масс цуглуулдаг нь Улаанбаатар марафон болж байгаа байхгүй. Тэр чинь төрөөс аягүй их оролцоотой хүссэн замаа нээгээд таагаад хүссэн өдрөө сонгоод ингээд явчихын тийшээ аягүй их төрийн болон хувийн хвшлийн байгууллагууд дэмжигчээр оролцсон. Тэгээд ингийн сонирхогч хүмүүс гүгээс гадна төрийн аль багшд орчдөг болохоор бүр том харагддаг тийм. Манайх болохоор яг гүөх сонирхолтой гүөхчдийн сегмент дотор явж байгаа. Дээрээс нь нэмэх нь нэг хөгжлийн онцлогтой олсод багтаа. Хөгжлийн бэрхшээлтэй олсод. Тэгэхээр арай жоохон цөөхөн болчиход байгаа. Намартаа зохион байгуулагдж байгаа. Монголны 2 том марафон болоод байгаа юм. Намрын хамгийн том марафон. Өөрөөр хэлбэл объем томоор ярих юм бол 2-т ордог марафон гэсэн үг байхгүй. Тэгэхээр энд бид энэ жил нэг 5,000 үлгүүлэгч гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа. Одоогийн байдлаар нэг 1000 гаруй хүний бүртгэлтэй явж байна. Дахиад болоогүй 4,000 хүний боломж байна. Энэ дээр одоо бүгд л орж ирээд гүгээсэй гэж үзэж байна. Гэдэг гүүх нь юу вэ гэхээр нэгт тэр нэг гүйлтийн хурамжаараа бид нар ашигын бос байгуулах штэ. Босод хөтөлбөрүүдэд ингэ санхүүжүүлээ явдаг. Өөрөөр хэлбэл та энгийн марафонуудтай адилхан хурамж төлөөд өөрөө гүгээд гүйснийхэн хариуд хүнд тусалж байна гэдэг шууд бос дам юм явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр л орж ирээд хамтрах юм бол байгууллагууд нээлттэй хөв хүмүүс орж ирээсэй гэж хүсэж байна. Тэгээ маш амархан Ахиллес цэг марафон цэгийн мен сайтаар ороод бүртгүүлчихнэ. Утасны дугаараа илээ нэг FTP код ирлээ. Тэрийг хийлээ, өөрийнх нь мэдээллийг сонголоо. 5.10.21.42 тэл айлын сонгохын цахимаар гүйж бас болж байгаа. Гадаад дэвж явах юм бол би яаж гүйх юм бэ гэх юм бол цахим гэдгийг сонгоод төлбөр тооцох хийгээд дуусангууд өөрийнх нь Strava-гаар дамжуулаад бүртгэлээ баталгаажуулгууд тэр нэл гүйснэ гэд манай систем бүртгэгдчихдэг. Тэгэхээр ингэж байж болж байна. Тэгээ битээр бол ингэж орчиж байна. Тэгээд 8 сарын 31-ний хүртэл одоо эртэж чуухан бүртгэл нь дуусах гэж байна. Дахиад бидэрт 1 сарын хугацаа, тэгээд 9 сарын 1-ээс яг нэг үндсэн тарифаар явж байгаа гэсэн үг шүү. Тэгээд 21-42 нь ханцуута t-shirt-тай, бусд нь бол одоо яг VIP дугаартаа, тэгээд ивент тэтгэгчдийн урамшуултаа, нэг goodie bag-та. Тэгээд 9 сарын 11 хүртэл бүртгэнэ. 18-нд марафон болно. Наатлын 7 хоногт бид нөгөө нэг зохион байгуулалтын ялангуяа энэ чип мип наах ингрийн дугаараа бэлдэх хэдэр чинь айгүй их цаг хугацаатай байхгүй. Тийм учраас 9 сарын 11-нд бүртгэлийн хааж байгаа. Тэгээд соёлын дүүргэний нэг давхарт 9 сарын 18 гэхээр 17, 16, 15-ны 3 өдөр дугаараа тараах. Тэгэхээр хотын төв тараач гэсэн үг. Тэгэхээр амар. Яг таны ярианаас сая ингэж харлаа л да. Та тэглээ төлбөрөд хөлөөд өөртөө зориулаг гүйчлээ шүү дээ. Гэхдээ тэрний цаагаар та бас бусдад
ингээд тус болж байна гэж байна шүү дээ. Энийг ингээ хүмүүс аягүй гоё яг дэлгэрэнгүй ойлголоод өгвөл хүмүүс манай монголчууд ингээ нэгэнд аягүй гоё тус тэмтэй амьдрах дуртай хүмүүс шүү дээ. Тэгэхээр нэг юм та юм буянтаа үйл хийгээд шүү гэдэг бид нэг бас ойлгох хэрэгтэй юм байна уу гэдэг бодол төрлөөлтэй. Яагаад тэгэхээр өөрийнхөө төлөө бид нар за хураамжны хэд гэдэг 50,000 80,000 ч юм уу байлаа гэж бодоод тэрийг төллөө гэхэд өөртөө төдийгүй бусдад буюу одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгөх мэдээлэл энгийн иргэдэд өгөх мэдээлэл зөв тэнцвэртэй амьдралын мэдээллийг өгөхөд бид нар бас өөрсдөөсөө нэг юм санхүүжилт гаргаад байна шүү дээ. Гүүнгээ өөртөө хөрөнгө оруулангаа бусдад хөрөнгө оруулаад байна гэдэг. Манай Ахиллес Монгол улсын байгууллага маань 5 хөтөлбөр хэрэгжүүлдэг. За. Энэ хамгийн том нь нэтгэл найдвар боломж марафон. За хоёрт нь бусдад урам зориг өгөхийн тулд нэг одоо сая нэг Төвшин Баяраа авраг, Бадрууган, Сэртан бид нар Олимпийн аврагууд болоод эхлэхэд бокс жудагаар хичээлж байгаа хүмүүстэй бүр огцон нэмэгдсэн аахгүй. Яг тэрнтэй адилхан хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөгжлийн онцлогтой хүмүүс олон улсын марафонд гүгээд дэлхийд одоо 6 star гэж байгаа одоо 7 болсон дэлхийн Measure 6 марафон гэж байдагсан аахгүй. Нью-Йоркийн марафон, Берлиний марафон, Токиогийн марафон гэх мэтчлэн сая нэмэх нь Австрали нэмэгдсэн. Тэрийг гүйсэн хүмүүс нэг жилийн дотор тэр 6-7 марафоныг гүйчих юм бол 6 star гэдэг айгүй гоё том медаль зүүдэг байхгүй. Тэр нь дэлхийн нийт хүн амын 0.1% нь буюу нэг ойролцоогоор нэг өсрөөл 1,000 гаруй хүн байдаг байхгүй. 10,000 жилийн за тоог санахгүй. Яагаад ч гэсэн маш бага. Тэр 8 тэрбум хүмүүс 1000 гэл бодцоход за 10,000 гэл бодцоход Тэг цөөхөн манахаас нэг байгаад гэдэг лөө. Манахаас Монголоос 14 байгаа. Тэрний 9 нь гадаад амьдардаг эмэгтэйчүүд. Үлдсэн 5 нь Ахиллес Монголын хөгжлийн бэрхшээлтэй тамирчид байгаа. Тэгэхээр тэр яаж юм? Яг гүүгч дундаа тэд нар болоод одоо борхны гэрэн гэдэг шиг амар том хүмүүс болчихж байгаа байхгүй. Жилийн дотор ер нь 7 марафон, олон улсын марафон гүнд гэдэг маань нэг санхүүгийн хувьд, хоёрт бие бэлтрийн хувьд, гуравт тэр нэг зорилгыг биелүүлэх гэж хичээж байгаа баг гэл айгүй бол юм цаана нөлөөлж байгаа байхгүй. Тэрийг харсан хүмүүс яана энэ хүмүүс гүйчээд байгаа чи би юу гэдэг юм бэ гэдэг юмыг харж байгаатай адилхан гүйчтийн тоог нисхийн тулд одоо яг тэр нэг рол модель нь болоод ажиллаж байгаа гэсэн үг байхгүй. Тэр хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд марафон туур хийдэг гэсэн үг. Марафон аялал хөтөлбөр гэдэг. Очиж марафонд гадаадын марафонд оролцоод нэмхийн тижээний жижигэн туур хийчихэд нэг гадаад өцсөн чинь нэг юм үзэн шүү дээ. Тэгчээд ирдэг марафон гэсэн үг. Тэр ийм хөтөлбөр байна. За давхар гайхамшигт бим гараг гэд манай хөгжлийн бэрхшээлтэй бэрхшээлгүй бүх хэрэгт цуглаад 7 хоног болгоны хагасаа өдөр өглөө уул руу гардаг алхалт хийдэг байхгүй. Тийм клуб байна. За дээрэс нь сайн дурын ажилтнуудыг бэлтгэдэг хөтөлбөр байна. Нөгөө нэг энд бас давхар айгүй гоё юм явж байгаа. Нөгөө нэг их сургууль сурах гээд байгаа яг нэг 9 10 11 12 дугаар анги хүүхдүүд 1 2 дугаар ахлах анги хүүхдүүд эдгэр чинь ингээд нийгмийн ажил хийхэд туслаад эхэлж байгаа байхгүй. Одоо жишээ марафон дээр ихтэл айгүй олон хүүхдүүдийн тусламжийг болно. Зөөврийн багийнхан гэж байна ингээд жоохон бадруу хүүхдүүдийг зөөлөгчдөг. Жоохон англи хэлтэй сэргэлэн заваа хүүхдүүдийн эсвэл бус хэлтэй хүүхдүүдийн ask me юм зүйлгээд гадаад дотоод хүмүүсээс яг марафоны мэдээлэл өгчөнгөт бүх юм асуулт хариугаал. Би тэндээс хувцаа дугаараа авна ингэ гэл бүх юм заагаад өгчдөг. Хөгжөөнд дэмжигчдийн тим лид cheers гэдэг багийнхан байна те. Гэх мэтчлэн энэ болгон дээр ажиллахлаарэ нөгөө нэг хөгжлийн онцлогтой улсуудтай танилцсан давхар болж ажиллана гэдэг олон юмнуудыг нээдэг юмнууд хөтөлбөрүүд байна. Гэх мэтчлэн 5 хөтөлбөрөд байхгүй. За одоо тэгээд хамгийн том буюу ихтгэл найдвар боломжит хураамж төлснөөрөө тэгээ тэр марафон ч нөөрөө ингээд нэг 100 одоо бид нар бол юу нэг 180 сая төгрөгийн л үйл ажиллагааны зардал гаргаж байгаа. Тэгэл тайз, каркад, ингэрийн дугаар хэвлэлт, сайн дурынхны хоолт моолт гэл зөндөө юмнууд хэрэг болж байгаа. Тэгэл байх. Тэгэхээр энэ хураамжаар нь нэг тэр бүгдээрээ нийлээд санхүүжилтийн үйл ажиллагааны зардал буюу 180 босгочихж байгаа. А цаана бараг мөнгө илүү үлдэхгүй. За үлдвэл бид нэр мэдээж эрг саяны ярьсан марафоныхон бус хөтөлбөрүүдтэй энэ хөтөлбөрүүдтэй л буюу тэгэхээр энэ цаана юу гэж нэхлээр л нөгөө нэг энгийн хөгжлийн онцлогтой улсууд зориулсан хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд л тус болно л гэсэн утгаснаа явж байгаа. Тэгээ энэ дээр ингээд бид нар заавал ингээд хураамж цуглуулж хагаад ингээд нэг босгоод хийхээс гадна байгууллагуудаас орчиж тусалдаг л да. Одоо Европын холбоо байна. Тэнгэр санхүүгийн нэгдлийнхэн байна тий. Тэд нэг ингээд орж ирээд за спонсор олъё гэдэг. Тэгэхээр яг энтэй адилханаар бусад хүмүүс орж ирэх юм бол
бус хөтөлбөрүүдэд хэрэгжүүлэх боломжууд нь санхүүгийн хувьд бий болно л гэсэн үг. Тэгэхээр бас ташрамд дурдаад хэлдэг яг одоо бусад байгууллагууд шиг бид нартэй хамтарч ажилласаа гэж уриалж байна.